Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр хөгшрөлт хэдэн насны дээр ирдэг вэ? За шин судалгаа гарсан байна. За тэрний талаар ярьцгаая. За зарим хүмүүс 40 нас хүртлээр баг өөрчлөгдөхгүй байснаа гинт 40 нас хүрэхтэрээ өршлөө нэмэгдээд, жин нэмэгдээд, ядрамтгай болоод өс нь бууралтаж эхэлдэг. Тэгвэл энэ зүгээр нэг санамсаргүй зүйл биш байх нь. Шин судалгаагаар хүний бие аажмаар биш, харин хоёр том өсрэлтээр хөгшөрдөг гэж тогтоожээ. За тэр нь 44 нас буюу 60 нас байх нь байна. За өнөөдрийнхөө энэ хичээлээр бид яагаад ийм зүйл болдог? Бидний биед яг юу өөрчлөгддөг? За мөн үүнийг хэрхэн удаашруулж болох талаар ярилцах болно. Олон жилийн туршид эрдэмтэд хөгшрөлтийг удаан, тасралтгүй процесс гэж үзэж ирсэн. За өөрөөр хэлбэл бид жил бүр бага багаар хөгшөрдөг гэж ойлгож байсан. За гэвч Стэнфордын их сургуулийн эрдэмтдийн хийсэн шин судалгаа энэ ойлголтыг өөрчилж магадгүй байна. За тэдний олж мэдсэн зүйл бол хүний биед хоёр том биологийн өөрчлөлтийн үе байдгаа гэж хэлжээ. Нэг нь 40-од насны дунд үе. За нөгөөх нь 60 орчим насн дээр болдог байх нэ. За эдгээр үед бидний бие дотор молекулын төвшөнд маш том өөрчлөлтүүд гардаг байна. Иймээс зарим хүмүүс гэнэт илүү хурдан хөгшөрч байгаа мэт санагддаг байна. За энэхүү судалгаанд 25-аас 75 насны 108 хүн оролцсон байна. Эрдэмтэд бараг 2 жилийн турш тэдний биений цус, арьс, ам, хамар гидсэнд тогтмол шинжилгээ хийж гисэн байна. За эдгээр дээжнээс 135 мянга гаруй төрлийн уураг, липид, метаболит, PHX молекулууд болон бичил битнийг судалсан байх нэ. За судлаачид нийтдээ 246 тэрбум биологийн өгөгдөл дээр дүн шинжилгээ хийсэн байна. Үр дүн нь маш сонирхолтой байсан байна. За молекулуудын 81% нь аажмаар өөрчлөгдөөгүй, харин 44 болон 60 насны орчимд гэнэт их өөрчлөгдсөн байна. За 44 насны орчимд дараах өөрчлөлтүүд ажиглагдсан байна. Нэгдүгээрт бодисын солилцоо ихээр өөрчлөгдсөн. За тиймээс нас ахих тусам кофеин архи боловсруулахад илүү хэцүү болдог байна. За хоёрдугаарт өөхний дээд уургууд өөрчлөгдсөн байна. За энэ нь холестерин нэмэгдэх, гэнэт жин нэмэгдэх шалтгаан байж магадгүй. За гуравдугаарт арьс болон булчингийн бүтц өөрчлөгдсөн байна. За иймээс арьс унжих, өршлөө үүсэх, булчин амархан гэмтэх магадлал нэмэгддэг байх нь байна. За өөрөөр хэлбэл 40 нас орчимд хүмүүсийн хэлдэг бие гэнэт өөр болчихлоо гэсэн мэдрэмж биологийн үндэстэй байж магадгүй. 60 наснд эдгээр өөрчлөлтүүд улам хүчтэй болдог. Мөн нэмээд дархлааны систем, бөөрийн үйл ажиллагаа их өөрчлөгддөг байна. За энэ нь дараах зүйлсийг тайлбарлаж болох юм. Тухайлбал өндөр наснууд вирусын халдварт илүү өртөмтгий байдаг. За мөн хорт хавдар, зүрхний өвчин, бөөрийн асуудал 60-аад наснд огцом нэмэгдэг байх нэ. За мөн энэ үед коллаген багасдаг, арьсны уян хатан чанар буурдаг, өс буралдаж шингэрдэг байх нь байна. За тэгвэл энэ хөгшрөлтийг удаашруулж болох уу? Хөгшрөлтийг бүрэн зогсоох боломжгүй. Гэхдээ эрдэмтдийн хэлснээр бид зарим нөлөөг ихээхэн багасгаж чадах юм байна. Жишээлбэл 40 наснаас хойш кофе болон архины хэрэглээг багасгах, холестерин тогтмол шалгуулах, за тогтмол дасгал хийх хэрэгтэй аахна. Ялангуяа жин өргөх дасгал хийж булчин хамгаалах нь маш чухал. Мөн ус сайн уух, ногоо их идэх, антиоксидантаар баялаг хоол хүнсийг ихээр хэрэглэх хэрэгтэй аахна. За судлаачид мөн сайн унтаж, стрессээ аль болох багасгаж, илүүдэлжингүй байснаар хөгшрөлтийн хурдыг удаашруулж чадна гэж зөвлөсөн байна. За энэ бүхнийг дүгнэх юм бол хүний бие жил бүр аажмаар биш, харин зарим үед огцом өөрчлөгдөж хөгшөрдөг байж магадгүй юм байна. За ялангуяа 44 нас, 60 нас бол бидний биед том биологийн өөрчлөлт гардаг үе байх нэ. За гэхдээ сайн мэдээ нь зөв амьдралын хэв маягтай байвал бид илүү эрүүл удаан наслах боломжтой. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгая. Хэрвээ энэ видео танд таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. За ингээд дараагийн хичээл хүртэл баярлалаа.